Сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээрээ 12 дугаар ангийн сурагчдад зориулан элсэлтийн ерөнхий шалгалтын үндэсний бичгийн даалгаврыг хэрхэн ажиллах зөвлөмжийг хүргэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын 40 сонгох даалгаврын 26-аас 35 нь үндэсний бичгийн хичээлийн 10 даалгавар, харгалзуулах даалгаврын 4 дахь даалгавар нь дүрс ялган бичгүүгийг зөв таних гээд нийт 11 даалгавар буюу нийт даалгаврын 25%-ийг эзэлж байна. Ингээд 2019 оны А хувилбарыг ажиллаж үзье. 26. Адуугуучны хүү гэсэн холбоо үгийг зөв уншаарай. Адуучны хүү. Д хувилбар зөв байхны зарим сурагчид Б хувилбарыг сонгож болох юм. Гэхдээ гүү гэдэг үг дээр анхаарлаа хандуулад гүү гэдгийг гүү гэж бичдэг учраас биш байхны. 27. Ой гэсэн үгэнд харьяалахын тын ялгалын нөхцөл зөв дагуулсныг олоорой. Харьяалахын тын ялгалын нөхцөл нь ийн уу гэсэн 3 нөхцөлтэй. Ой гэдэг үг маань ихшгээр төгсөн үйлдэлс байгаа учраас ой ингээд Е хувилбар нь зөв байхны. Бусад хувилбарууд нь өөр тын ялгалын нөхцлүүд байна. 28. Зөөлөн дэвсгэрээр төгсөн хэсгийг олоорой. Зөөлөн дэвсгэр гэдэгтээ бид нар намлан гээд энэ гэсэн дөрвөн гэвлэгчийг оруулдаг. Эдгээр дөрвөн гэвлэгчээр төгсөн байх юм бол зөөлөн дэвсгэрээр төгсөн үг байна гэж тогтоодог байгаа. А хувилбараас сонсож үзье. Хэрүүлэн молон хоёулаа зөөлөн дэвсгэрээр төгсөн үг байна. Б бүргүү тэнгис хоёулаа хатуу дэвсгэрээр төгсөн үг байна. С хотаалаа гараг эхнийх нь ихшгээр төгсөн үг, хоёр дахь нь хатуу дэвсгэрээр төгсөн үг байна. Д тангисуг сабонг эхнийх нь хатуу дэвсгэрээр төгсөн үг, хоёр дахь нь зөөлөн дэвсгэрээр төгсөн үг байна. Е нөхөр сэцэн эхнийх нь хатуу дэвсгэр, хоёр дахь нь зөөлөн дэвсгэрээр төгсөн. Ингээд хоёулаа зөөлөн дэвсгэрээр төгсөн үг А хувилбар байгаа учраас А хувилбар нь зөв байхны. 29. Татхан холбох нөхцлөөр зөв хувилгасныг олоорой. Энэ даалгаврыг хийхдээ бид үгийн язгуур үндсээ зөв таньж явах ёстой. Сонс гэдэг үг маань соноос гэдэг гэвлэгчээр төгсөн үйл үндэс байгаа учраас холбох шин дүрмээ эргэж харах ёстой. Сонс гэдэг дээр хувилгаж үсгээр эхэлсэн дагавар нөхцөл залгахдаа гидсч эргэлэн эс хувилгагч үсгээр эхэлсэн дагавар нөхцөл залгахдаа шууд залгана. Хувилгагч үсгээ бид нар ягаан малар гэж тогтоодог. Эс хувилгагч үсгээр эхэлсэн дагавар нөхцлөө бид нар бусад хот гэж тогтоодог байгаа. Ингээд А хувилбараас нь уншиж үзье. Соноосоо гэсэн зөв байна. Соноос хуу байх ёстой гэж зэрэглэж учраас буруу. Соноосоо маар байх ёстой гэхгүй учраас буруу. Соноос даг байх ёстой гэж зэрэглэж учраас буруу. Соноос хуйц байх ёстой гэж зэрэглэж учраас буруу. Ингээд А хувилбар нь зөв байхны. 30. Уншаад холбох шин дүрмээр бичсэн үгийг олоорой. Энэ даалгаврыг хийхдээ бид нар мөн үгийн язгуур үндсээ эргэж харах ёстой. Уншиж үзье. Аагаас нь А хувилбар мэдээгээд ихшгээр төгсөн үйл үндэс мэдээд оруугаад ороод нэгүгээд нэгү нүгээд эргүүгээд өргөөд нисүүгээд нис гэдэг дээр гад гэд нөхцөл залгахдаа холбох шин дүрмээрээ гидсч эргэлэх ёстой. Гидсч эргэлж үтсэн байна. Ингээд Е хувилбар нь зөв байхны. 31. Уншаад зөв харгалзуулсан хэсгийг олоорой. Энэ даалгаврыг хийхдээ бид нар аль болох гадаад үгийг зөв унших ёстой. Уншиж үзье. 1. Автобус 1. С. Автомат 2. Б. Австралиа 3. А. 32. Гив гинт хашгирав өгүүлбэрийн онцлсан үгийг зөв бичсэнийг олоорой. Гинт гэдэг үг маань уламжлалт бичлэгтэй үг байна. Уламжлалт бичлэгтэй үгсээ эргэж харах нь гинет гэдэг үгийг гинеттэй гэж бичдэг учраас Е хувилбар нь зөв байхны. 33. Би отхондоо илүү их хайртай гэсэн өгүүлбэрийн онцлсан үгийг хэрхэн бичих вэ? Отхондоо А хувилбараас нь уншиж үзье. Одоохон дагаан одоохондоо. Б удагаан дагаан удаандаа. С одхон дагаан отхондоо. Д утхаа дагаан утгадаа. Е одуугаан дагаан одоондоо. Ингээд отхон гэдэг үгийг отхан гэж бичдэг учраас С хувилбар нь 34. Хуруугуу гэсэн бичлэг тохирох үг аль нь вэ? Хуруу гэдэг үг маань дүрс ялган бичдэг үгс байгаа учраас дүрс ялган бичдэг үгсээ эргэж хараарай. Гар хуруу гэхэд хуруугуу гэж бичдэг. 35. Уншихдаа онцлсан үгийг бичлэгийг ажиглаад бүгдийг зөв бичсэн хэсгийг сонгоорой. Онцлсан үгс маань эрхэмшээгүй л байсан, хичээгээр инхрийлвэсү гэдэг 3 үгсээ бид нэр тойл ашиглаж харах ёстой. Ингээд уншиж үзье. Эхнээс нь Үбэрэн биеийг эрхэмшээгүй л байсан, хичээгээр олох үед мэдээ. Үбэрэн үрээд дэмий инхрийлээ байсан, гэмшил олох үед мэдээ.
А хувилбар дээр ичгүүр гэдэг үгийг чигүүри гэж үздэг. Ичгүүр гэж бичсэн байгаа учраас буруу байна. Би хувилбарыг уншиж үзье. Уберон бээг эрхэмшигүүлээ байсан. Ичигүүри алхууийг мэдээ уберон үрээг дэмий инхрийлээ байсан. Гэмшил алхууийг мэдээ. А хувилбар дээр эрхэмшүүлбэс гэдэг дээр гуйлгүүл бусдаар үйлдвэрлэх хэвийн нөхцөл залгасан байна. Тэн дээр баас уу бис үү залгахтай нөхцөл залгахтай шууд залгах ёстой. Гэтэл энд тэгшигч эргэлзсэн байгаа учраас буруу ахнэ. С. Уберон бээг эрхэмшигүүл байсан. Ичигүүри алхууийг мэдээ уберон үрээг дэмий инхрийл байсан. Гэмшил алхууийг мэдээ. С хувилбар дээр инхрийлээ байсан гэдэг ихшгээр төгсөн үндсийг ихшиггүй бичсэн байгаа учраас буруу байна. Д хувилбарыг уншиж үзье. Уберон бээг эрхэмшигүүл байсан. Ичигүүри алхууийг мэдээ уберон үрээг дэмий инхрийлээ байсан. Гэмшил алхууийг мэдээ. Гурлаа зөв байна. Г хувилбарыг уншиж үзье. Уберон бээг эрхэмшигүүлүү байсан. Эрхэмшигүүл байсан байх ёстой гэж авч учраас буруу байна. Ичигүүри алхууийг мэдээ уберон үрээг дэмий инхрийлээ байсан. Гэмшил алхууийг мэдээ. Ингээд Д хувилбар дээр 3-гийн гурвангийн зөв бичсэн байгаа учраас Д хувилбар зөв байна. 2-4 дүрс ялган бичих үгийг тохирох утгатай нь харгалзуулаарай. Энэ даалгаврыг хийхдээ мэддэг үгээс эхлээ хийж болно. Талаа. Тал газрыг талаа гэж бичдэг. Орхид заацаа А-гийн 3. Далмод хэвдээ дэгээр бичдэг. Уламжлалт бичлэгтэй үг. Тогтоож аваарай. Дал хийх гэхэд шууд бичдэг. С-ийн 1. Далмүр дал яс гэхэд далуу гэж бичдэг. Далын тоог далаагээ сүүл атаа бичдэг бахны. Эдгээр үгсийг тогтоож аваарай. За эдгээр даалгавруудаа багцлж үзэх юм бол үгийг зөв галхилан унших, тийм ялгалын нөхцөлийг зөв таних, дэвсгэр үсэг, уламжлалт бичлэгтэй үгс, дүрс ялган бичдэг үгс, үйл язгуур үндэс болон холбоо хөшгийн дүрмийг мэдэх, гадаад үгийг зөв унших зэргийг шалгасан даалгаврууд байна. Эдгээр холбогдох дүрмүүдийг дараагийн хичээлээр та бүхэндээ хүргэх болно. Ингээд 2019 оны Б хувилбарын 11 даалгаврыг ажиллаж үзээрэй. 26 дугаар даалгаврыг хийхдээ үгээ зөв уншина. 27 хийхдээ үтгийн ялгалын нөхцөлийг эргэж харах нь. 28 дугаар даалгаврыг хийхдээ гатуу зөвлөн дэвсгэрээ эргэж санаарай. 29 дугаар даалгаврыг хийхдээ саар гэсэн нөхцөлийг их сагаар гिचдэг холбоо хөшгийн дүрмээ эргэж санаад гэгүүлэгчээр төгсөн үйл үндсэн залгахтаа гисж эргэлнэ гэж бодоод үйл язгуур үндсээ зөв олоорой. 30 холбоо хөшгийн дүрмээр бичсэн үгийг олохдоо үгийн язгуур үндсээ зөв олох ёстой. 31-ийг гадаад үгээ зөв уншина. Өтөр гэдэг үгээ толь бичиг хараарай. Уламжлалт бичлэгтэй үг байна. Одоохондоо гэдэг үгээ зөв унших нь хэрүүгээ уламжлалт бичлэгтэй үгс учраас эргэж толио хараарай. 35-ыг хийхдээ ариглах, бүтмөө, нэвтэрхийлэх гэдэг үгсээ толь бичиг харж гурвангийн зөв бичсэн үгийг олоорой. Эргэж сайн уншаад дүрс ялган бичих үгсээ эргэж хараад гэдэг үгийг хэрхэн бичдэг, ижил дуудлага бичлэг өөр үгсийг хэрхэн бичдэг юм бэ? Толь бичгээ эргэж хараарай. Үндсний бичгийн даалгаврыг хийхдээ Монгол бичгийн хадмал толийг ашиглаж хийхийг сануулж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.